That government of the people, by the people, for the people. Да здравствует мир между народами. Урд минь Монголын уудам хад, хойно минь Монголын хүчрхэг их мордчлог байваа. Дэлхийн хамгийн хүйтэн, хамгийн азслагдсан, хамгийн их салхитай төв болох Антарктид төвийн гүнд 4 км зузаан үргэлжлсэн мөсөн давхаргын доор сая жил нарны гэрэл огт тусаагүй нэгэн нууцлаг нуур өнөөдрийг хүртэл оршисоор байгаа. Энэхүү нуур нь газар зүйн байршлийнхын хувьд ч тэр мөн өөрийнхөө мөн чанарынхын хувьд ч тэр ялгаагүй. Дэлхийд дээрх одоо бүх байгууламжуудын дотроос хамгийн нууцлаг, хамгийн онцлог таавар мэт байгууламжид бол зүй ёсоор багтаж байгаа юм а. Тэгэхээр энэ нуур бол Антарктид төвд орших Алтарт Восток хэмээх нуур юм. Эрдэмтдийн үзэж буйгаар бол ямартай ч сүүлийн 20 сая гаруй жилийн турш энэ нууранд нэг ч удаа нарны гэрэл тусаагүй учраас 4 км зузаан мөсөнд орох энэхүү нуур нь яг ямар байдалтай болох мөн тэнд ямар нэгэн төрлийн амьдрал оршин байдаг эсэх нь хамгийн том асуулт болоод байгаа. 1990-ад оны сүүлчээр Восток нуур яг жинхнээсээ оршин байгаа гэдгийг дэлхийн нийтээр бүрэн баталгаажуулснаар тус нуурыг чиглэсэн цоошин судалгааны 90 үе эхэлсэн гэж үздэг. Мэдээж хэрэг шинжлэх ухааны хувьд бактериологийн судалгаа, геофизикийн шинжилгээ, мөсөн давхаргад орох уур амьсгалын судалгаа гэх мэтээр энэхүү нуурнаас олдох бүх зүйл дэлхийн гаригийн өнгөрсөн түүхийн гэрч болох нь мэдээж. Гэвч дан ганц шинжлэх ухаан гэхээс илүүтэйгээр энэхүү хүйтэн бөгөөд түнэр харанхуй нуур нь ямар нэгэн байдлаар хувилдааны онол, үл мэдэгдэх нислэг биетүүдийн таамаглалууд хүчээ авах суурин мөн давхар болж өгдөг. Зарим хүмүүс уг нууранд нацист Германы үеийн нууц бааз байрладаг гэдэгт итгэдэг бол зарим нь харь гаригийн биетүүд үүгээр барахгүй хүн төрлөختний өмнөх соёл иргэншлийн үлдэгдэл хүртэл тэнд бий гэх таамаглалууд байдаг. Мөн хамгийн сонирхолтой нь 2012 онд Оросын судлаачид олон жил үргэлжилсэн өрөмдлөгийн эцэст нуурын усанд өрмөө хүргэж чадсан нь шинжлэх ухааны хувьд маш том дэвшил болсон юм. Гэвч Орос улс энэхүү нуурнаас олсон дээжийн үр дүнг нууцлж олон нийтэд мэдээлэл төдийлөн өгөөгүй. Оросын холбооны улсын засгийн газрын энэхүү үйлдэл нь тус нууртай холбоотой хувилдааны онолуудыг улам бүр хүчтэй болгож өгч байгааг нуугаад яахав. Ямартай ч Восток нуур бол хүн төрлөختний мэдлэгийн хэв хязгаарыг зүсэж мэдэх гэсэн хүслийг өдөөж буй орчин цагийн хамгийн онцгой бөгөөд нууцлаг цэг мөнөөсөн юм а. Тэгэхээр манай хамтран ажиллагч байгууллага болох Домч бор брендийн 5 тансаг хунчирч зэрэг цувралуудын шинэ төрөл болох хошны самартай төрөл маань худалдаанд гарсан байна. Энэхүү төрөл нь бол одоо Монгол орны ой модоос хамгийн сайн сортын самрыг ширж сонгон орчин үеийн технологиг уламжлалт ангаах ухаантай хослуулан гаргасан. Үнэр амтны хувьд бол ярилцлагагүй тансаг сайхан бүтээгдэхүүн болсон. Тэгэхээр энэхүү бүтээгдэхүүнийг та хэрэглэхдээ нэг удаадаа 37 мл-ээр буюу эрүүл мэндэд хамгийн тохиромжтой хэмжээгээр хэрэглэхийг зөвлөж байгаа юм а. 20 дугаар зууны дунд үеэс эхлэн Антарктидын мөсөн доор нуур байх боломжийг тухайн үеийн геофизикчид анх таамаглаж эхэлсэн байдаг. 1950-аас 1960-ад онд радарт суурилсан мөсний зургийн анхны системийг ашигласнаар мөсний доорх анхны огцлол зураглалыг гаргаж эхэлсэн байдаг. Мөн 1958 онд зөвлөлт холбоотуулсан зүгээс геологийн Восток хэмээх станцыг Антарктидад байгуулав. Энэхүү станц нь бүс нутагтаа судалгаа хийсний үр дүнд мөсний гүнд өндөр уян хатан нэгэн жигд бус давхарга оршин байгааг илрүүлсэн бөгөөд зөвлөлтийн эрдэмтэд үүнийг нуур байж магадгүй гэх таамагийг дэвшүүлсэн байна. Улмаар 1970-ад онд зөвлөлт холбоотуулсан Америк нэгдсэн улс Францын хамтарсан багийнхан газрын радар ашиглан мөсний доорх хэлбэрийг судалж эхэлсэн юм. Уг судалгаа бараг 20 гаруй жилийн турш үргэлжилсэн бөгөөд эцэст нь 1993 онд албан ёсоор мөсний доор асар том хэмжээтэй нуур байгааг баталсан байдаг. Тэд уг нуурыг хамгийн анх Восток станцын судлаачид илрүүлж байсан тул Восток хэмээн нэрлэв. Улмаар 1996 онд Британи болон Оросын эрдэмтдийн хамтарсан баг нуурын хэмжээг тодорхойлох оролдлого хийсэн бөгөөд тэдний тодорхойлсноор энэхүү нуур нь 15690 км² буюу манай хөвсгөл нуураас даруй 5 дахин том хэмжээтэй болохыг олж тогтоожээ. Мэдээч хэрэг энэ нуур одоо үед ч тэр тухайн үед ч тэр судлаачдын сэтгэлийг соронзон мэт татаж байсан тул нуурын өрөмдлөгийг хамгийн анх 1989 онд зөвлөлт холбоотуулсан эрдэмтэд эхлүүлжээ. Энэхүү өрөмдлөг мөн л маш олон жилийн турш айжуухнаар том болгоомжтой үргэлжилсээр 1998 онд өрөм 3623 м хүртэл нэвтэрч нуурын дээд хэсэгт ойртов.
Гэвч энэхүү эмзэг бөгөөд туйлын онгон нууранд бохирдол үүсгэж болсошгүй хэмээн үзсэн тул өрөмцгийг түр зогсоохоор болов. Энэхүү түр зогсолтын дараагаар уг чиглэлдээ дэлхийд тэргүүлэх эрдэмтэд нуурыг ямар нэгэн байдлаар бохирдуулахгүйгээр хэрхэн тэнд хүрэх талаар эд маргалдаж эхэлсэн байдаг. Америкийн нэгдсэн улс болон Франц зэрэг улсууд ариутгасан өрөмдлөг хийх ёстой гэж үзэж байсан бол Оросын холбооны улсын зүгээс керосин болон фреон зэрэг шингэнүүдийг ашиглаж өрөмдлөг хийх нь зөв хэмээн үзэж байлаа. Гэвч Оросын тал өөрсдийн арга барилаар өрөмдлөгөө үргэлжлүүлсээр 2012 оны 2 дугаар сарын 5-ны өдөр буюу 30 гаруй жилийн турш өрөмдсөний эцэст 3768 метрийн гүнд нуурын усанд хүрч чаджээ. Улмаар Оросын эрдэмтэд нуурын усны хөлдсөн хэсгийг соргочоор дээш гарган ирүүлсэн бөгөөд тэд уг нуурын хөлдөө мөснөөс урд өмнө нь харж үзэж байгаагүй үл мэдэгдэх бактери, шинэ төрлийн DNA бүхий бүтэц эврүүлснээр зарласан байдаг. Мөн хэд хэдэн зүйлс тодорхой болсон бөгөөд ямар ч тач уг нууранд ор хаяж 15-аас 20 сая жилийн турш ийхүү тусгаарлагдсан байдалтай байсаар байгаа бөгөөд энэ бүх хугацаанд нарны гэрэл огт тэнд тусаагүй. Мөн усны бүтэц нь маш цэвэр бөгөөд эрдсээр туйлын баялаг хамгийн гол нь мөсөнд орох нууранд амьдрал оршин тогтнож болох бүрэн баталгаа олдсон юм. Үүний дараагаар судалгаанууд улам бүр эрчимжиж эхлэв. 2015-аас 2023 оны хооронд нуурын уснаас гаргасан мөсийг дахин шинжирч тэндээс цоо шин төрлийн экстремофил бактери буюу туйлын хүнд хэцүү нөхцөлд амьдрах чадвартай урд өмнө харагдаж байгаагүй хүн төрлөختөн октосон тулгарч байгаагүй шин төрөл зүйлийн бактеритай тулгарсан байна. Хэдийгээр судалгаанууд удаан хугацаанд хийгдсэн боловч судалгаа хийсэн эрдэмтэд хачирхалтай энэхүү судалгааныхан мэдээллүүдийг бүгдийг нь ил тод болохгүй нууцлсан нь олонний анхаарлыг хамгийн ихээр татах болсон юм а. Түүнчлэн өөр зарим нэг ил болсон судалгаануудаас харвал Восток нууранд галт уул байж болсошгүй гэх таамаг мөн гарч ирэв. Учир нь 4 км зузаан мөсөн бүрхүүлд ор хасах 3 орчим хэмтээ орших боловч уг нуур шингэн төлөвтэй хിവэр байгаа учраас нуурын гүнд галт уул байдаг бөгөөд уг галт уул нь нуурыг хөлдөөлгүй шингэн хിവэр байлгадаг байж болох юм гэх таамагийг гаргахад хүрчээ. Түүнчлэн 2006-аас 2015 оны хооронд хийгдсэн НАСА болон Оросын холбооны улс Австралийн хамтарсан багууд нь соронзон орны гаживтыг илрүүлсэн бөгөөд мөн өндөр хэмжээний дулаан ялгаруулалтын бүсийг илрүүлжээ. Эдгээр нь мөн л галт уул байж болсошгүй гэх таамагийг баттгсан юм. Мөн Америкийн нэгдсэн улсын НАСА болон Европын сансар судлалын агентлаг болох ESA нарын зүгээс уг нууранд онцгой анхаарал хандуулах болов. Учир нь тус нуур нь өөрөө асар зузаан үргэлжилсэн мөсөн бүрхүүлийн дор шингэн хэлбэртэй байсаар байгаа тул өөр зарим гаригуудын бүтэцтэй тун төстэй байгаад тэд гайхацгааж байгаа юм. Тухайлбал Юпитер гаригийн дагуул болох Европ баан өөрөө мөсөн бүрхүүлтэй бөгөөд тэр мөсөн бүрхүүлийнхэн доогуур далай оршдог нь сансрын зургаар батлагдаад байгаа. Мөн Сатурн гаригийн дагуул гариг болох Энцеладусын мөсөнд орох бүрхүүлд ор шингэн усаар дүүрэн орчин байгаа нь бас батлагдсан. Иймээс эдгээр бусад дагуул гаригуудыг судлахад Восток нуур нь маш өнтэй хувь нэмэр үзүүлнэ гэдэгт НАСА болон Европын холбооны сансрын агентлагууд бүрэн дүүрэн итгэлтэй байгаа юм а. Тэгэхээр контентын дундуур та бүхэндээ хамтран ажиллагч байгууллага болох авторг нь хууль зүйн товчоогоо танилцуулж байна. За хэрвээ танд болон таны аж ахуй нэгжид компанид ямар нэгэн байдлаар хууль эрх зүйн зөвлөмж туслалцаа хэрэг болвол авторгонд хандаарай. Тэгвэл Восток нууртай холбоотой хувилдааны онолууд бас нэлээдгүй бий. Хэд хэдэн хувилдааны онолуудаас хамгийн онцлог 5 онолыг та бүхэнд танилцуулъя. Эхнийх нь бол нацистуудын нууц бааз буюу 211-р бааз тэнд байрладаг гэх таамаг маш хүчтэй яригддаг. Учир нь 1938-аас 39 оны хооронд нацист Германаас Нью Швабенланд хэмээх газарт маш нууц судалгаа явуулсан түүхэн баримтууд байдаг. Тэр газар нь Антарктид төв байсан тодорхой болсон бөгөөд германчууд олон удаагийн судалгааны усан онгоц, шумбагч онгоцнуудыг тийш нь илгээж гидроплан хосолсон судалгаагаар мөсөнд ор байрлах нуур, хонгил дулаан бүсүүдийг илрүүлсэн гэж үздэг. Ямар ч тач нацистууд хэд хэдэн удаа тийш нь хүмүүсийг илгээж байсан бөгөөд гагцгүй тэдгээр Антарктидыг зорьсон хүмүүст яг юу тохиолдсон нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй хэвээр байгаа. Улмаар дайн дууссаны дараагаар Америкийн нэгдсэн улсын тэнгисийн цэргийн хүчнийхэн Operation High Jump хэмээх цэргийн ажиллагааг 1946-аас 47 оны хооронд Антарктид твд хийсэн байдаг. За Америкийн нэгдсэн улсын зүгээс уг ажиллагааг эрдэм шинжилгээний судалгаа гэж ярьдаг боловч эрдэм шинжилгээний судалгаа гэхэд
дэндүү олон цэргийн албан хаагчид энэхүү судалгаанд оролцсон анхаарлыг татаж байгаа юм. Тодорхойлбол Америкийн нэгдсэн улсын армийн зүгээс 70 усан онгоц, 33 нисэх онгоц, 4700 гаруй цэргийн албан хаагчид Антарктидыг зорьсон юм. Мөн албан бус мэдээлэлээр бол тэднийг судалгаа хийж байх үед нь үл мэдэгдэх нисдэг биетүүд хаан нэгтгээс гарч ирэн Америкийн нэгдсэн улсын усан онгоцнуудын дундуур асар хурдтайгаар шиджилт хийж эхэлсэн учраас Батлан хамгаалах яамны зүгээс энэхүү ажиллагааг цуцалж сэргээ эргүүлэн таталснаар Operation High Jump ажиллагаа төгсгөр болсон гэж үздэг. За хожим тус судалгааны багт явж байсан маш олон албан хаагчид насан өндөр болсон хойно энэ талаар ам нээж ярилцгаасан байдаг. За гэвч бодит байдал дээр 1940-с 50-аад оны үед тухайн нуурын бүс нутагт хүн очих ямарч боломж байгаагүй, хүн амьдрах нөхцөлгүй, хүний хяналтгүй бүс нутаг байсан бөгөөд германчууд тэнд нууц байгууламж барина гэдэг нь яг үнэндээ бол бүтэншгүй зүйл хэмээн энэхүү таамагийг няцаадаг юм а. Харин дараагийн хачирхалтай таамаг гэвэл битүүмжилсэн агуулгын онол гэх нэртэй харь гаригийн технологи Восток нуурын орчинд байдаг гэх онол юм. Өөрөөр хэлбэл тэнд манай гариг дээр урд өмнө нь байсан харь гаригийнхны соёл иргэншлийн туршилтын лабораториуд тэнд байрладаг гэдэгт итгэлтэй хүмүүс цөөнгүй байдаг. Бүр хүн төрөлхтнийг тэд байнга ажиглаж бидний хөгжлийг хяндаг хяналтын системч байдаг гэх яриа бий. Энэ бүхэн нь тус нууранд орших цахилгаан соронзон орны хэлбэлцэл мөн цацрагийн хэлбэлцлээс үүдэн бий болсон таамаг юм. Өөрөөр хэлбэл тэнд идэвхтэй эсвэл унтарсан төхөөрөмжүүд байх магадaltaй гэж үздэг. Гэхдээ мэдээч хэрэг аль бие ёсоор бол судлаачид энэ бүхнийг үгүйсгдэг бөгөөд нуурын гүнд хэмэл байгууламж байх боломжгүй, мөн соронзон орны хэлбэлцэл зэрэг нь нуурын доор байрлах галт уултай шууд холбоотой хэмээн няцаадаг байна. Харин дараагийн нэг хувилдааны онол гэвэл 2012 онд Оросын судлаачдын багийнхан нуурыг өрөмдөж 15-аас 20 сая жилийн турш тусгаарлагдсан давхаргад анх удаа гар хүрч чадсны дараа гарч ирсэн онол юм. Уг явдлын дараагаар интернет орчинд нэгэн цочирдом хардарсан зүуд мэт таамаг хүчтэй тархсан нь судалгааны багийнхан мөсөн дор үл мэдэгдэх амьтантай тулгарсан бөгөөд тэр нь хүний тархийг хянах чадвартай 46 бие хэмээх мутант далайн амьтан гэх таамаг юм. Гэхдээ зарим хувилдаанчдын хувьд тус организм нь хуучин зөвлөлт холбоотуулсан айран болон судлаачид генийн өөрчлөлттэй мутант амьтан туршиж байсан бөгөөд уг туршилттай нь холбоотой хэмээн үздэг. Чухам яагаад ийм яриа гарч ийм таамаг дэгдсэн бэ гэвэл 2012 онд нууранд өрөмдлөг хийсэн багийнхан бүгд бүтэн 5 хоногийн турш төвөөсөө холбоо тасарсан бөгөөд 2016 онд интернетэд ил гарсан нийтлэлд Антоно Падалка гэх эрдэмтнийг тэндээс цор ганцаараа амьд үлдсэн гэрч гэх нийтлэл бичигдсэн байдаг. Мөн уг судалгааны талаар мэдээллүүдийг бүрэн ил болохгүй дийлэнхийг нууцлсан учраас энэ таамаглал өнөөдрийг хүртэл хүчтэй байдаг. Гэхдээ Оросын албаны улсын засгийн газрын зүгээс 46 бие гэх организмтай холбоотой ямар нэгэн хариу тайлбар хизээж хэлээгүй бөгөөд Антоно Падалка гэх эрдэмт нь харин зохиомжтой нэр байх магадлал тун өндөртэй байгаа. Мөн судалгааны багийнхан тэндээс амьдралын улмөр илрүүлсэн гэх боловч аль бие ёсоор бол нэг эст үл мэдэгдэх бактери илрүүлсэн гэхээс өөр ямар ч тодорхой мэдээлэл байхгүй. Тэгэхээр манай сувгийг үздэг болон сонсдог нийт үзэгч болон сонсогчдоо зориулаад Subtitle Pictures-ийн зүгээс 5 жилийн ойдоо зориулан гаргасан. За энэхүү XX түүх буюу одоо хүн төрөлхтний фото түүх гэдэг ном маань бол худалдаалагдсаар байгаа гэдгийг та бүхэндээ дуулгахад бол таатай байна. За энэхүү ном маань 20 дугаар зууны хамгийн чухал одоо үйл явдлуудыг гэрэл зургийн хамтаар маш дэлгэрэнгүй ингэж тайлбартайгаар хүргэсэн ийм одоо сайхан бүтээл юм. За энэхүү номыг одоо хэрвээ та түүх сонирхдаг бол за мөн ховор чамин ном цуглуулах хүсэлтэй бол за мөн одоо Subtitle Pictures сувгийг бол байнга үзэж дэмжихээ илэрхийлэхийг хүсдэг бол худалдаа авах чөлөөтэй юм шүү. За номыг хэрхэн захиалах талаар дэлгэрэнгүй мэдээллийг доор сэтгэгдэл хэсэгт үлдээе. Тэгвэл дараагийн хувилдааны онолын талаарх таамаг гэвэл Америкийн нэгдсэн улс Оросын албаны улсын хамтарсан нууц лаборатори тэнд байрладаг гэх таамаг юм. Энэ таамаг нь туйлын шин таамаг бөгөөд 2012 онд Оросууд нуур хүртэл өрөмтлөг хийсний дараагаар мөн л гарч ирсэн таамаг. Учир нь тэнд цахилгаан соронзоорн бүхий орчин мөн халуун давхарга туйлын таатай уур амьсгал бүрдсэн учраас Америкийн нэгдсэн улс болон Оросын тусгай албад хамтран энэхүү нуурыг ашиглаж дэлхий дээрх хамгийн нууцлаг биологийн генетик эсвэл харь гаригийн технологиг судлаж буй лаборатори тэнд байрлаж байгаа гэх таамаглал бий болсон байдаг. За үүний үндэслэл нь Америкийн нэгдсэн улс Оросын стратегийн төвшөнд хамтран ажиллаж буй цөөхөн газруудын нэг мөн Украинадаа ихэлсэн боловч эдийн засгийн хориг болон тааламжгүй харьцаа огтоос нөлөөлөөгүй маш цөөхөн газруудын нэг бол за Восток
Восток нуурын судалгааны байгууллага юм. За иймээс зарим хүмүүс тэнд хоёр улс хамтран харь гаригийн DNA судлах судалгаа, за цэргийн зориулалттай шинэ вирус, биологийн зэвсгийн судалгаа, эсвэл цахилгаан сорон зай орны давтамжтай төхөөрөмж суйрлуулах ажил зэргүүд явагдаж байж магадгүй гэх хардлагыг бас бий болгосон байдаг. Гэхдээ мэдээч хэрэг энэ нь ердөөс нэг таамаг төдий юм. За хэдийгээр Восток нуурын судалгааны мэдээлэл туйлын хязгаарлагдмал боловч тэнд Америкийн нэгдсэн улс болон Австрали, Орос, Франц, Япон зэрэг улсууд хамтдаа судалгаа хийж буй баримтууд бол нефттэйгэр түгээмэл байдаг. Мөн тэнд ямар нэгэн байдлаар цэргийн байгууллага бол хамтран ажилласан гэх ямар ч баримт одоогоор байхгүй. За иймээс энэ таамаг нь бол албан ёсоор батлагдах ямар ч үндэслэлгүй болж байгаа гэж хэлэхэд бол буруудахгүй. Харин хамгийн сүүлчийн хүчтэй онол бол 15-аас 20 сая жил нууцлагдсаар ирсэн. За тус нуурын экосистем нь байгалийн бус, харин зориуд битүүмжилж зохиомлоор бий болгосон орон зай гэх таамаг юм а. За энэ таамагийг гаргагчдын үзэж буйгаар Восток нуурын дор эртний технологи бүхий соёл иргэншлийн үлдэгдэл, эртний хотууд бүр боломжит мэдээллийн сангууд хүртэл нууцлагдаж хадгалагдсан байдалтай байгаа гэж үзэж байгаа юм. Цаг хугацааны хувьд 15-аас 20 сая жил гэдэг нь за сүүлчийн мөсдөлхийн өмнөх үе учраас тухайн үеийн соёл иргэншлийн үлдэгдлийг хадгалж байх магадлалтай. За үүн дээр нэмээд хотын туур, пирамид, бүтэц бүхий байгууламжууд байгаа гэх таамаглал бас байгаа. Нэг ёсондоо бол хүмүүсийн яриад байдаг алдартай домогт Атлантидын соёл иргэншил бол энд хадгалагдсан үлдсэн гэх таамаг гэж хэлж болно. За гэхдээ сая ярьсан бүхэн бол ердөө нэг таамаг бөгөөд шинжлэх ухаанаар байж болохгүй зөвчүүхэн баг хэвтэрхий дээр түшиглэж за түүнийгээ бүрэн эзлэн ургасан таамаглалууд төдийхийн юм. Ямар ч тач эцэст нь хэлэхэд Восток нуур ямар ч утгаараа авч үзсэн энэ бол зүгээр нэг нуур бол яавч биш. За энэ бол байгалийн лаборатори, цаг хугацааны хадгаламж, за өнгөрсөн түүхийн гэрч, магадгүй хүн төрөлхтний мэдэх ёстой боловч яг үүнтэй адилаар хизээч мэдээд хэрэггүй үннүүдийг бас тэнд байхыг ч үгүйсгэх аргагүй. За магадгүй сүүлийн жилүүдэд хүчтэй яригдах болсон өнөөх зомбины вирус нь ч бас тэнд олон сая жил хадгалагдсан байх боломжтой ч юм билүү хэн мэдлээ. За ингээд өнөөдрийн дугаар маань энд хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар уулзтлаа түр баярлалаа.